Газрын тосны өдөр гэдэг бол манай ард түмний одоо эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой ард түмний маань ажил амьтдаа шууд холбоотой асуудал. Бид нар одоо бол жилдээ 1.2 тэрбум Америк доллар одоо гадагшин зарцуулж бензин шатхуун авч байгаа шүү дээ, тийм ээ. Хэрвээ бид нар газрын тосны өдөртөө бол энэ 1.2 тэрбум доллар Монголдо үлдэнэ гэж би бодож байгаа шүү дээ. Монголдо үлдэнэ. Монгол хүн Монгол төгрөгөөр бензин авч хий, дизелээ хий. Улс орны маань эдийн засгт ямар асар том ач холбогдолтой зүйлүүдийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Дагаа долларын ханш унанд дотооддоо шингэн өөрсдөө нэмээ өгдөг шингээж бүтээгдэхүүн бий болгоно. Аюулгүй байдлаа хангана. Нефтийн үнийн дэлхийн зах зээлийн үн ханшинд бид нар байнга цохиулаад байхгүй өөрсдөө дотооддоо зохицуулж ирэх бүрэн боломжтой. Үе үеийн мөнхийн засгийн газрууд үе үеийн одоо шүдний өвчин болж нефть шатхууны үн байсаар ирсэн одоо ч байгаа. Тийм учраас та бүхэн маань энэ улс орныхоо тусгай тогтнод аюулгүй байдал, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралтай холбоотой хамгийн чухал ажлыг хийж байгаа хүмүүс бол манай одоо газрын тосны үйлдвэрийн хамт олон та бүхэн маань байна. Тийм учраас одоо та бүхнээр бахархгүй байх арга ажил төрөл улам сайхан өөдрөг байгаасаа гэж бодож байна.